За сайн байцгаана уу? Өнөөдөр нүдний доор уутанцур үүсэт байдаг тохиолдолд хэрхэн гуашаа тохиргоо хийхийг үзье. За нүдний доор уутанцур хүрээ үүсэт гэдэг нь ходоод гэлүүний үйл ажиллагаа алдагдах, өөх тосны солилцоонд доголдол үүсэх зэргээс болж үүсдэг. За энэ дээр голчлон хэрэглэгдэх цэг нь болохоор чинци болон сибай нүдний доорх. За чинци болон сибай цэг дээр гуашаагаа тохируулаад 5-аас 15 удаа зөөлөн даралтаар дотроос гадагш чиглэлтэй гуашаатна. За энэ үед нүдний доор ямар нэг юм чулуулаг овгор товгор мэдрэгдвэл тэр хэсэгт тодорхой хэмжээгээр массажлах бөгөөд нүдний ойр орчмын цэг дээр маш зөөлөн болгоомжтой даралт өгөхөөс гадна нүд рүү тос орохоос сэргийлдэг байх нэ.